Болсон байна. Өнөөдөр хэлтгэгч миний бие улам баярлалаа Миша эфирийн хариуцж өгөгдөр та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За сонирхолтой гоё өчигдөр зочинтой уулзсан тийм ээ. Тий. Тэгээд дууссныхан дараа нөгөө зургнуудыг харж хоо гэсэн яриад. Тэгээ манай үзэгчд сонсогчд бас подкаст хөлбраар тийм ээ. Дүрстэй хөлбраар бас сайн үтсэн байхаа гэж бодож байна. Тэгээд нөгөө ялчгүй шуудаар явж байгаа болохоор цаг нь багтаад тэгээд гамбахыг маань дахин уурхаар шийдсэн байгаа. Тэгээд дараа 7 хоногт бүр өглөөний хөтөлбөрөөр бүтэн цагийн ярьцлаганд өрсөн байгаа. Тэр үеэр л өстө бүр яг тэр нөгөө Роналдогоос хойш ярина шүү дээ. 7 дугаараа хойш ярина шүү гэж. Тэрнээс хойш ярина шүү. Давтахгүй шүү. Тэгтээ хүндэт аюу сайн шүү тийм ээ. Нэг багийг үзчихээ тэгээд тэрнээс бүр дэлхийн аварга дээр ингээд олон тоглолт үзчихээ сүлд нь хоёрын спонс бараг залхсан гэж ярьж байгаа. Харин тий. Бас юу гэж юу одоо дэлхийн аварга багт энэ спонс бараг залхсан бохоо. Бүгдийг нь авсан гэж байгаа шүү дээ. Явж очивол дараагийн тоглолтод харан дахиад тэр нь спан байдаг гэдэг. Тэгж ярихар чинь залах нь л та ер нь бол ер нь яг залах багтаа. Гэтэл дэлхийн аварга шүү дээ. Цөөхөн тоглолт байгаа шүү дээ. Нөгөө нэг яг хөл бөмбөг үзэх гэхээсээ илүү тэр нөгөө ажил болоод хувирчиж байгаа болохоор энэ нэр бол арай өөр байдаг байх гэж бодож байна. За яд ч гэсэн бас цаашдынхаа ажилд нь амжилт хүсье. Тэгээ дараачийн дэлхийн аварга дээр бас дахиад шалган одоо сонгон шалралтанд одоо тэгэхээр биш бас юугаар байж бод тий Европ аврах. Гэтэ Евроч нөгөө юугаар твэрэ гэдэг утгаараа бас явахгүй болов гэж би боддог шүү дээ. Евро дээр бол гэтэ яг одоо чинь нөгөө тэр твээс сурчлах үзэгчтэй нэмэх гол зорилго тэр шүү дээ. Тэгэхээр бас байж магадгүй бах уу. Яг нь Евротой жил чинь нөгөө давхар нөгөө олимп байгаа. Энэ спортын сэтгүүлчдийн холбоо гэдэг утгаараа олимп руу сурвалжлага гэхээр чи нөгөө цаг хугацааны үед бас яаж таарах юм бол эхлээд евроны эхлээд араас нь олимп болдог санагдаад байна. Тий. 8 сард нөгөө 7 сарын ерөнхийдөө сүүлээр л олимпик хэлдэг шүү дээ. Тэгээ дараагийн олимп чинь нөгөө юугаар Америк нэгдсэн улсын Лос Анжелест болно. Тэгэхээр ер нь евро гэхээс илүү тэр баг дэлхийн аварга юм болов гэж зүгээр өөрийнхөө хувьд бол урьдчилсан таам гэж тавиад байна л да. Яг хөө тэр шийдвэрийг нь бол тэгээ тэр томчууд нь гаргана гэсэн. Бид нар энэ таам гэж яах вэ? Таавал яах вэ гэж. Ер нь бол мессеж шүү гэж. За өчтөр шинэ трансфер болсон. Мохамед Салах Трабзон явсан байна. Хартингсэр гэдэг курорт хорт Трабзон. Сочигоос ч баг завтай очиждаг хот төцтэй. Тэгээ ер нь баг ирэн харагддаг тийм ээ. Трабзон гэж хот байгаа. За жилийн 17 саяар тохироод за ер нь нэг Ливерпулээс авдаг байсан цалингаа жоохон багасгасан гэж ярьж байгаа. Тэгэнгүүтээ энэ нөгөө гэрэн дээр нэг юм орж ирж байгаа. Мерчендайзер буюу одоо өөрийнх нь нөгөө өмсгөлтэй дугаартай одоо хувцас одоо жерси дээр дотоодын зарагдж байгаа жерсигийн нийт орлогын нь 20%. Гадаадд зарагдж байгаа жерсигийн бүх орлогыг авна гэсэн. Тэгээд дээрэс нь одоо 61 гэдэг дугаарыг авч байгаа байхгүй юу? 61 лөө? Тийм 61 гэж хэлсэн. 10 биш үү? Үгүй. За харчаарай. Яагаад 61 гэдэг дугаарыг авсан бэ гэсэн чинь одоо тэр нөгөө дүүрэг хотуулган одоо жишээлбэл хойшооч явахад бол мэдэгддэм да тэг 3 гэсэнгүүтээ regional number нь тэг 3 байвал 10 байна уу? 10 байна. За. 61 гэж уулын яригдчихсэн. Өчигдөр яжсан тэр бүрэн батлагдаг байгаа үед тэр нь тухайн үед гэхдээ юу гэж тайлбарлагдсан бэ гэхээр нөгөө тэг 3 гингүүтээ нөгөө эхлээл дугаарлаа тийм ээ. Тэг 3 гэхээр улаан өдөр ч юм уу те 116 гэхээр Татарстан тэгээд нөгөө Москва чивлээ 777 гэдэг ингээд тий 75 мав 95 мав 99 799 мэсгээл. Тий нөгөө регионоор одоо нэг юм дугаартай. Манайх одоо нэг аймаг дээр. Одоо манайх нөгөө сэрийн дугаар дараа УБ гэдэг шиг. Тий тахан байна. Тий тэр шиг Трабзон өөрөө хот чи өөрөө 61 гэсэн дугаартай байд юм байна. Тэгээ тэр дугаарыг харангууд хүмүүс энэ нөө Трабзон гэдэг хотын одоо машин ч юм уу эсвэл Трабзоных гэж ойлгодог гинэ. Тэгээд албаар бас нэг тим тоо авах байх гэж уул нь өчигдөр. Тэгээ би барыг 61-ийг авчлаа гэж яриад байгаа тэр байхгүй. Тэгэж бодсон. Тэгээ тэр чинь нөгөө гол нь дотооддоо 61 гингүүд Мохамед Салах ямар импакттай тийм ээ. Анх Ливерпулд ирэнгүүд эхний жилдээ Ливерпулд чинь нөгөө тоглолт болгон дээр голд бол мэрэгэн бууч аваад барыг Ливерпулийг нэлээд чирсэн штэ. Тэр гэхдээ тэр чинь манаа Ливерпул гэсэн. Тэр чинь айгүй сонирхолтой. Их Британий исламын шашинтнуудын одоо нөгөө харах өнцөг
Одоо тийм расизмээс үүдэлтэй нөгөө гимт хэрэг гардаг байсан бол 70% буурсан гэж байгаа юм Мухаммад Салах ирсний дараа. 70% буурна гэдэг чинь амар том үзүүлэлт шүү дээ. Тэгэхээр ерөөдөө ямар импакттэй ямар тоглогч вэ гэдгийг бол бид нар бол мэднэ. Гэхдээ Трабзон руу явна гэж би ер нь бодоагүй. Би ч бас гайхлаа шүү дээ. Яг тэгээд лалын шашинтай болохоор муслим болохоор тийм ээ. Тэгээд тэнцэнэ яаж одоо хүндэтдэг өдөр болгон тэр карана хийх боломжтой өдөр болгон мөрөглөө хийх боломжтой газар байдаг. Тэгэхээр тэрнийхээ дагуу ер нь бол тэрэндээ хөдөлгдөд явсан байх гэж би бол тэгж бодод байгаа юм. Тэрнээс бол өөр тоглогч нар яг нэг юм муслим шашинтай хүмүүс чинь яг турклүүд их ингэж явж байна. Одоо нэг Озид явж исэн тийм. Месүдээс өөрөө турктэй тэгээд тийш явж исэн. За тэгээд том бас тоглогч нар гээд турклөө бас яваад штэ. Тэгээд яг мөнгө нь боломжтой одоо даах бас чадвартай тийм багууд бас ховор штэ. Одоо Салах бол яг за топор бол үлдчихэж байгаа. Тэгээд супер байгаа. Гэхдээ нас нь бас явж байгаа болохоор хөгшин тоглогчийг тийм өндөр дүнтэй авч бас байлгах бас эрсэлтэн шүү дээ. Том эрсэлтэн тийм ээ. Финанс одоо нэг юу гэдэг шүү дээ. Fair play гэж байгаа шүү дээ. Тэрийг одоо бас барих багууд хэцүү байгаа. Тэгэхээр бас тэгээд яг нөгөө өчтөр танилцуулга болоогүй зүгээр нөгөө Салах ирлээ гэд ирээд нэг гэрээгээ зурсан юм шиг байна тийм ээ. Тэгээд тэр өмсгөлтөөгөө зүгээр гарсан чинь 25,000 фанатууд бүр тэнцээ бүр зүгээр буулгаж байгаа байхгүй. Тэгээд Салах бүр өөрөө бүр ингэж итгэхгүй юу болоод байна. Үнэхээр гайхалтай гэж. Тэгээд хүмүүс доор нь шинжээчд бол ингэж бичиж байгаа. За хэрэг 25,000 фанатууд дүнгиж ингэж гэрээ зурсан гэж баярлж байгаа бол яг нөгөө презентацийн дээр юу болох вэ? Яг ихний тоглолтын дээр юу болохоор ихний гол хийхээр яаж фанатууд галзуурах байхаа гэж бүр том бүр олноор яриад байгаа юм. Энэ ихтэй яг энэ тоглогчдыг ингэж нөгөө юу яаж гаргаж ирдэг те нөгөө презентацийн хийж гаргаж ирэнгүүтээ за яг хөө туркууд бол нөгөө цөс ихтэй улсууд болохоор тэр айгуугаа хүлээж авдаг л та. Одоо тэр Галатасарай Бишкташ тэр те Wesley Schneider явахынхаа өмнө нөгөө ингээл гар ингээл савгууд чинь нөгөө стадион дөрөн үү гэж өөрөлдөг ч юм уу. Сая бас нөгөө манай Арсенал тоглодог байсан Леандро Трасар турк руу явчлаа. Тэгсэн Трасар очичингуудаа яг тэр Бишкташийнхны хийдэг нэг зүйлийг хийсэн чинь нөгөө ухтаж явж байгаа улсуудын тэр чантинг үнээр тасархай байсан. Тэр бас их гоё зүйл бол орж ирж лээ. Энэ юу байсан бэ шүү? Бас нэг саяхан авраг болсон санагдаад байсан чинь 20-21 оны Туркийн лигт аваргалж исэн Трабзонспор. Тий. Нийтдээ 7 удаа ялж исэн. Ер нь тийм хоосон шгүй баг л та. Тийш үү? Ер нь бол хоосон шүү дээ. Трабзондар чинь зүбо тоглож ялаа. За Оросоос би санахгүй шүү. Трабзон дээр миний мэдж байгаа нэг манай Рубини Гоктенис Карадинис бол карьерээ эхэлж ирсэн. Тий. Харин зүбо тоглож исэн гэж санагдаад байна. За би тэрийг олоод гэж. Одоо бол бидний мэдгээр Онана халахж байгаа. Трабзоны. Манайх бүр баяртайгаар явуулсан. Үнэхээр заашгүй энэ явлаа гэдэг шиг. Айгу үнэтэй болсон шүү дээ. Тэрэн дээр чи Интер Милан хоцсон л та. Тэгэл үү яах вэ? Тэ одоо ямар юун дээр бас шийдвэрлэх тоглолтын дээр үнэхээр нэрээ байх болгосон шүү бид нарыг. Оноо чинь яг гарч ирэхдээ бол юунаас Интер Миланаас за эхлээд Аякст байж байгаа. Тэгээ Интер Миланд нэг жил тоглолтог санагдаж байна. За тэгээд тэр жилдээ тасархай тоглонгууд амар өндөр үнэтэйгээр Манчестер Юнайтед руу явуулчих. Тэгэнгүүтээ Анана чинь Хандановичиг оруулж ирж байгаа байхгүй. Тэнгүүтээ Анана нэг жил тоглолчингуудаа тэр нөгөө Швейцарын хаалгач чинь юм блэ. Нөгөө Зомер лөө Ян Зомер нөгөө пенальти аваад Зомерыг үнгүү Интер Милан авангуудаа Ананаг амар үнэтэй болоо. Тэгээ Зомер 2 жил нүдүүд тийж байгаа. Тэрээс амар Интер Миланы 8 болж байна. Угаасаа Италичууд 8 хийхдээ сайн л да. Тийм шүү дээ. Бид нар чинь урд зүг арай нөгөө юунаар бодвол Европынхаа бодвол урд зүгийн улсууд илүү тийм нөгөө юутай жангадуудад ч гэдэг юм уу. Ромбен одоо ер нь бол яг татварын систем байна уу, юуны систем гэдэг бий болгосон одоо том гүрэн шүү дээ. Байдвал тийм ээ. За тэгээд бас нэг сонирхолтой нөгөө Стефан Савич бидний мэдхээр бол юунд тоглодог байсан. Атлетико Мадридд байсан баг. Стефан Савич гэж гоё хамгаалагч байсан. За тэр бас юунд байгаа юм бэ? Трабзон дээр байгаа юм байна. Трабзон дээр. Энэ юун дээр нөгөө зүб
Туркт яг тоглож исэн. Тэгээ юун тоглож исэн бэ? Адана Демирспор. Адана Демирспор. Тий, тэнцээ тоглож исэн байна. 22. Өндөр яач вэ? За тэгтээ яг нэг Турк бас тоглоод бас томчуудтай тоглоод үзсэн гэсэн. Тэгэхэд бас тэр багт нэг том тоглож байсан юм. Тэгэхэд манай алхтаа сайн гарч чадсан юм байна. Тэр чинь бас саяхан бас нөгөө юу орж исэн хиний за нэг урт хэмжээний ярилцлага биш байсан юм а. Тэр чинь зүгээр нэг юм reels маягаар оролцсон нэг юм quick fire явж байгаа. Хинтээ ерөөхдөө тоглож үзмээр байсан бэ гэсэн чинь миний өөрөө хэлэхдээ Серхер Рамостой би тоглож үзмээр байсан гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгснэ би 18 оны дэлхийн аварга дээр чи Испани Орос хоёр тоглосон биз дээ гэж. Тэгэхээр юм тэгэж их мартдаг хүн үү? Айгуу тэр Зуба гэж гинт ярьсан чинь яг тэрийг бодож гинт сандлаа. Бас их сонирхолтой л доо. За өөр худалдаа найм гэх юм бол за нэг Дако ч албан ёсоор манад ирсэн байгаа. Тэгж байгаа. Спартакт Рубинас Спартак Москвало албан ёсоор ингээд 11 сая еврогоор очсон байна. Бас Оросын хувьд бол 11 сая бол бас маш өндөр их мөнгө шүү дээ. Оросын лигд бол бас их мөнгө. За тэгээд Дако өөрөө би бол гол хийх айгуу дуртай гэж ярьж байгаа. Тэгээд би энэ клубын нэрийн өмнөөс бас гол хийнэ гэсэн ярьслага өгсөн байлээ. За энэ жил тэгээ танах авраг руу үзэх юм биз дээ. Одоо үзнэ. Энэ жил танах авраг руу үзэл. Манайх явах нэг дундаа л орж ирлээ. За тэгээд Баркала явцлаа гэж ярьжсэн тийм ээ. Реал руу. Тэгээд яригдаад байна. Энэ бол яригдаад байгаа. Тэгээд Баркалаг яг хинээр солих вэ гэж бас хараад байгаа. Тэгсэн чинь Монакогийн Магнус Аклушиг бас сонирхоод байгаа юм байна. Тий, дөнгөж 24 настай. Ер нь бас 50 сая еврогоор худалдаж авах магадaltaг нэг хэрэг явуучих юм бол. За Салад Рамзан руу явчлаа. За Дако болоод ингээс Спартак руу явчлаа. Уул нь Фабрицио Романогийн одоо гаргадаг мэдээллээр аваад үзэх юм бол Бруно Гимареш бол манад өрөөд ирчлээ. Тэгж байгаа тийм ээ. Тэглээ. Гимареш одоо тэгээд Фабрицио Романо бичиж байгаа юм чинь тэрэн дээр чи баг итгэхгүй гэж. Гэтэ Фабрицио Романо чи дуртай юу? Яг энэ зүйл гарч ирсний дараа хөл мөгийг бас жоо хойдохтой болсон шиг санагдахгүй юу? Гүйтэд яах та одоо тэгээд чадчих юм чинь. Түүхийн сонирхлоо. 10 жилийн хүүхэд байхдаа ерхий боловсролын сургууль гэж одоо ярьдаг шүү дээ 10 жил. Тийм хүүхэд байхдаа нэг хөл бөмбөгтэй холбоотой нэг 2 мэдээ зүгээр ингээ гараараа цаасан дээр ингээ биччихсэн гинэ. За тэгээд тэр бичсэн зүйл нь 2 жилийн дараа Барселонагийн тухайн үеийн ерөнхийлөгчд яг гар дээр нэрээд тэнгүүтээ чи тэгвэл манад ирсэн нэг ганц хоёр тоглогчийн талаар нэг юм нийтлэл бичээж гэж гуйсан гэж. Тэр нь болоод ирэнгүүт одоогийн нөгөө Аргентины шигшээ Аргентины шигшээд дуудагдаад тоглож байгаа Икарди гэдэг нэг тоглогч байдаг шүү дээ. Маурисио Икардигийн талаар тэгээ нөгөөдг нь хинжүүлээд байсан. Хоёр хүний талаар ингэ биччихсэн юм байна. За тэгээд 18 настайгаас авахуулаад ерөөхдөө ингэ хөл бөмбөгийн талаар ингэ нийтлэл бичдэг болсон гинэ. Зөвхөн хоёр нийтлэлээс болоод тэгээд Барселонагийн ерөнхийлөгчийн хүсэлтээр гэж хөл бөмбөгийн талаар бичдэг болсон гэж. Итали нөхөр. За тэгээд дараа нь тэр нөгөө Италийнхаа спортын сэтгүүл тэгээд тэр нөгөө сувг юучүүдийн те хэвлэл мэдээллийн байгууллагад ингэж ороод зүгээр ингээд нэвтрүүлэг хөтэлдэг ч юм уу эсвэл арын скриптүүд дээр ингээд бичдэг байжгаад Милан руу нүүсэн гин. За яагаад Милан руу нүүсэн бэ гэсэн чинь Милан чи ерөөхдөө хөл бөмбөгийн агентуудын цуглаж хоол иддэг газар гинэ. Ерөөхдөө хамаг наймаа хаашаа явах уу ийх үү гэдэг бүх зүйл нь ер нь Миланыг тойроод байдаг. Тэгээ Миланд очоод мань хүн яг тэр нөгөө хоол идж байгаа газрууд нь баг ингээд нууцаар тагнуул маягаар очиж нөгөө яриагийн сонсоод тэгээд тэрийг ингэж бичдэг. За тэгээд тэр чинь Итали хэлтэй байжгаад англи хэлээ сайжруулад би зөвхөн одоо италичуудад зориулж бичихгүй одоо дэлхийн нийтээр ингээд бичнэ гээд тэгээд ингээд англи хэлтэй болоод за тэгээд одоо сүүлдээ нөгөө чинь нөгөө Фабрицио Романогийн юм ингээд батлагдаад хэлчихвэл тэгэл баттай олчихно гэдэг нэг юм зүйл ингээд бид нар тэр ингээд суучлаа штэ. Одоо жишээлбэл Бруно Гимарешийг 2-7 хоногийн өмнө ерөөхдөө энэ зунжангаа ярьлаа Арсенал. Тэглээ. Зунжангаа ярьж байгаа за байж болно болохгүй за тэгэл ингэн тэгнэ гэсэн чинь Фабрицио Романо гараад ирэнгүүт энэ яриа шууд ингээ хаагдчихж байгаа байхгүй. Тэгээ бас нөгөө Манчестер Юнайтед руу Криштиано Роналдо буцаж очино гэдгийг хамгийн түрүүнд бас Фабрицио Романо хэлсэн байна шүү. Тэгээд тийм байдлаар өөрийнхөө одоо карьерийг бий болгосон. Яг уу нэг талаараа мундаг хүн үгүй бол мундаг хүн байна. Тийм. Нөгөө талаараа нөгөө нэг юм хүлээж жагаад гинт ингээд нэг шоконд оруулдаг наймаар байдаг шүү дээ.
тийм одоо expectation байх болгосон. Гэхдээ одоо тэгвэл бас Фабрицио Романогийн мэдээлэлээр хагас хамгаалагч Родри Барселонад шилжих зөвшөөрсөн гэж мэдээлэл өгч байгаа тийм ээ. Хоёулаа өмнө ярьжсэн Реал Мадридтай бол холбогдоод ер нь бол холбож байсан тийм ээ. Нөхцөл байдал нь ингээд өөрчлөгдөөд за тэгээд Родри аль хэдийн одоо Барселонагийн одоо спортын захирал Деко болон багийн ерөнхий дасгалжуулагч одоо Фликтэй бас уулзсан гэж бүр яриад байгаа байхгүй юу? Романо Фабрицио Романо. За тэгсэн чинь түүний төлөөлөлт албан ёсны гэрээний саналыг хүлээн авсан бөгөөд одоогоор Барселона клуб Манчестер Сититэй шилжүүлгийн нөхцөлийн талаар одоо хэлэлцээр хийж байгаа гэж байгаа юм. Тэгээд Испани бүр сонны одоо мэдээлснээр шилжүүлгийн үн 60 сая евро байх төлөвлөгөөтэй. Харин Родри 4 жилийн гэрээ байгуулж татварын өмнөх дүнгээр жилд 30 сая еврогийн цалин авах юм байна. Одоогоор гэхдээ яг энэ бол албан ёсны бол биш л байгаа л да. Гэхдээ Фабрицио Романо хэлчихээр чинь тэгэл ойлгомжтой болчиход байна шүү дээ. Энэ тэгээд ёо. Гэхдээ бас нэг ийм одоо юу гэдээ шилжилт бас хэцүү л дээ. Бүтэн бас нөгөө нэг дэлхийн аварга дууссаны дараанаас ингээл авахуулаад Реал Мадрид гэж ярьж ирсэн. Дээрээс нь нөгөө энэ жилийн өмнөх жилийн одоо улирлын Реал Мадридын хагас хамгаалалт ямар шүү байсан бэлээ гэдэг бид нар бол мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад бас мэдэхгүй. Надад бол тэр бол таалагдаагүй. Гэтэ Родри бол яг тоглолтын хив маяг нь бол Барсад илүү тохиромжтой шүү дээ. Реал Мадридыг бол. Яг нөгөө одоогийн Бускетс болчихлоо да. Тий, яг тийх байхгүй юу. Яг Серхио Бускетсийн л байран дээр яг гоё таарчихна. Энэ тэгээ Фабрицио Романогийн бас нэг энэ зүйл дээр ганц хоёр юм дээр итгэмээргүй байгаа шалтгаан заяа. Ингээд Родриг ингээд цонжоо Реал Мадрид гэж ярьж байгаад ингээд Барса руу явчлаа гэд Фабрицио Романо хэлчихвэл энэ жоохон хэцүү байна. Нөгөөх нь Винишиус Жуниор Реал Мадридтай шинэ гэрээ байгуулчлаа гэдэг. Йоо энэ бүр хайр юм. Тэгээд уг нь бол тэгэхээр тоглогч өөрөө бас шийдвэр гараагүй байхаа гэж би бодож байна. Мориньо бас дотроо бодоод үлдээнэ. Эндэрийг дотроо хоорондоо алцуулж илүү өрсөлдөөнтэй болгож иж гаргана. Гэхдээ бол хэн бол зүгээр гарна гэж байхгүй шүү дээ. Тийм ээ. Одоо зүгээр гаргахгүй. Яриач сонсогдоод химик асуултаа. Тэгээд дээрэс нөгөө юу энэ одоо энэ юу эднэр лөө ингээд орно штэ. Одоо Фабрицио Романогийн өөрийнх нь юмнууд ингээд орно штэ. Тэнгүүд угаасаа Реал Мадридийн хувьд Диамандыг авах гээд үзээд байгаа. Сая 140 саяыг одоо хөргүүлсэн гэж нэг юм яриад байна. За, Диамандыг авчих юм бол яг яах вэ гэдэг дараач асуудал. Одоо Диамандыг чинь залуу бол санагдах юм насны үед бол нэлээд залуу 2006 оных гэж штэ. Тэгэхээр чи одоо 19 дэх нөхөр байгаа байхгүй юу? Тэгээд юуны жигүүрийн тоглогч. Тэнгүүд Диамандыг ерөөхдөө өөрийнхөө төлөвлөгөөний нэг хэсгээ хартсан байгаа нөхцөлд Мориньо яг Винийг авч үлдэх яг хэрэгтэй юм уу? Одоо тэгээд бүр 32 хоногт гэрээ сунгасан гэсэн албан ёсоор зарлуу гэдээ бүр мэдээлэлд яваад байгаа. Би наадахт чи итгэмээрэх байна. Гэхдээ харин сүүлийн бүр тий Винишиус өөрөө бас тэрэн дээр бас галдан дээр нөгөө тос хасгадаг шиг тийм дарин нэмнэ гэж. Тэ яасан шүү дээ цаа чин бүр Реалын бүх Реалтай хамааралтай бүх пост дуусгасан байсан. Тий. Тэгэхээр нэг амар том за энийг шилжилт болох юм дээ гэж нэг тийм шуум явж байсан. Уг нь бол жилийн жилд бас нэг дэлхийн аварга Европын аваргын дараа нэг ийм том шилжилт болно болдог байхгүй тийм. Тэгээд Винишиус бол яхааргүй хамгийн том шилжилтүүдийн нэг байх боломжтой гэж харж байсан байхгүй. Одоо жигүүрүүдийн ингээд аваад үзэл та. За яг хуу одоогийн Реал Мадридын бүрэлдэхүүн гэх юм бол за хаалга дээр Тибо Куртуа. Хамгаалтан дээр Милитао орж ирж байгаа. За тэгээ Альваро Карерас байгаа. За тэгэнгүүтээ Раул Асенсио, Трент Александр-Арнольд жигүүр дээр орж ирнэ. За Антонио Рудигер, Ферланд Менди, за бас нэг Испани хөрчин юм байдаг үлээ. Нэг нөхөр тэгээд Домфрис Кукурия гэдэг. За Кукуриагаа за
Валверде байгаа тийм ээ. Чамэни байгаа. Тэгээ хагас хамгаалтан дээр болоод ирэнгүүт энэ одоо Беллингхам, Камавинга, Валверде за тэгээд одоо Чумани байна. За Арда Гүлэр чинь жигүүрийн ч гэсэн бас хагас хамгаалтан дээр ирэхэд бол орно. Беллингхам тэгээд яалчгүй те Беллингхам, Камавинга хоёр байгаа. Тэгээ дээрээс нь Бернардо Силваг жишээлбэл ингээд авчиж байгаа. За хагас хамгаалт окей ингээд болчих. Тэнгүүтээ тэгээд Родри бас байж магадгүй одоохондоо тий. Одоохондоо яахаа. Энд чинь нөгөө нэг сонирхолтой Фабрицио ярьсан ч гэсэн яахаа бас дотроос. Нэг сонирхолтой юмнууд байдаг шүү дээ. Нөгөө нэг Манчестер Юнайтед нэг тоглогчийг авах гэжсэн чинь нөгөөд нь Манчестер Ситид очиж. Тий. Тэгснэ Андороо тэгснэ би Манчестерт нэг л баг байдаг гэж бодсон шүү дээ. Яг тэгжсэн тийм ээ. Тэрнтэй л адилхан юм болчихгүй бол дууссан ч яг. Гэхдээ Испанич тэгээд өөрөө мэдчихэж байгаа л. За тэгэнгүүтээ довтлогыг аваад үзэх юм бол Vinicius Junior. Одоогийн байдлаар Kylian Mbappe, Rodrigo. За тэгэнгүүтээ Эндрик гэж нэг залуу шүү дээ. Хөөх нэг тэгэл буцаад болно еврого явна гэдэг тэгэл Леон тийм ээ. Уулын тийм. Нэг тоглолт залуу хүн байж нэг тоглолтоо олоод тий. Уун олцсон байсан шүү дээ. Аюу гоё зүйлсэн. Тийм. Тэгээд Brahim Diaz одоо Morocco-гийн. Diaz аа тий. За тэгээд нөгөө одоо тэгээд Diamande байхгүй очиж байгаа юм тийм ээ. Тэгэнгүүт энэ өрсөлдөөн дунд за окей. Vini, Kylian, Rodrigo ч юм уу эсвэл Vini, Kylian тэгээд хин Diamande гэж үзэх гээд байгаа юм уу? Diamande баг хиний оронд Vini-гийн оронд баг гарах гэж би авчирж байгаа юм болов уу гэж би өөрөө ойлгоод байгаа юм. Яг хөө эхлээд бол тэр явж байгаа болохоор тэгжсэн байх. Одоо тэгээд магадгүй ийм том гэрээнүүд чинь зөвхөн нэг өдрийн дотор бас биш тий. Зөндөө тийм шат дараалтаа бичиг заасны ажил зөндөө байдаг болохоор эхлүүлсэн бол бас шууд буцаах бас боломжгүй юм болоо. Тийм ээ. Тэгэхээр энэ чинь өөрөө би явлаа гэд зарлцсан байхад хин тэгэл одоо хүлээгээд авах тийм ээ. Тий. Магадгүй бас Мориньо шууд явлаа гэхэд ийм дөрөгтэй шууд том шийдвэр гаргаад ийм тоглож авна гэсэн тийм шийдвэр гаргасан байж магадгүй л ах. Тэгээд тэрэндээ нөгөө буцах юугөө оруулж авчирж байгаа үлдээж байгаа хаа. Нэг тиймэрхүү бодол байна. За тэгээд Фабрицио дээр бол нэг иймэрхүү зүйлсүүд ингээд мэдэгдсэн байгаа. Юлиан Брандт чинь Аякс руу орж илээ. Одоо Германы бас гоё тоглогч байсан. Одоо бол хөгшөрчлөө л дөө. Тер Штеген бас Аякс руу явж ирсэн үгүй юу? Тер Штеген чинь зам баг магадгүй шүү. Тий, Аякс руу явж байгаа санагдчихэв. За тэгээд ер нь одоо Аякс бол жоохон чангарахын үед бол чангарчлаа гэж харах гад байна л да. За тэгээд Челси бас 8-аад ерөөхдөө бол нэлээд хийж байна. Рая Валиканогоос одоо 28 настай хагас хамгаалагч авсан байна лээ. За нэлээд хямдхан гайгүйгээр л авцсан байна гэж хараад байгаа шүү дээ. Тэгээд нэг яг бас нэг юм одоо юу гэдэг энэ бас саяхан Vinicius бас нөгөө юун дээр Instagram дээр нөгөө 8 жил Бернабеуд байна гэдг нь бол итэрхий одоо богино хугацаа 6 болон үрд мөнхийн инэтэр гэсэн юм ороод ирчих. Ер нь тэгээд жилийн жил манайх ер нь Реал Мадридаас тоглох чаавна гэж гонж тийм дөө. Одоо баг сүүлдээ хэнийг авчихсан юм. Месут Озилоос хойш байхгүй тийм ээ. Гэхдээ Озил бол ирээд бас бүх тоглолтыг ирүүлсэн. Озил бол довтлогч тухайн үед сайн довтлогч байсан бол за Санчес ирж хийж Озилийн тоглолт ирэхэд бол гарч ирсэн шүү дээ. Илүү гоё гарч ирсэн. Тэрнээс биш яг гоо тэрний дараа нөгөө юу гэдэг голсон юм голд орно гэчээр нөгөө Жирүү маань сүүлдээ сайжирч байгаа. Гэтэ Жирүүг орлуулах гэж бид нэр өстой энэ манай ганрууд бол их үтсэн. Хин эднэрийг одоо нөгөө Бенземаг аавна гэж Гуэми ярьж байгаа. Тэргүүтээ ингээд нөгөө ийм дандаа нэг ийм Capcom малгайтай байдаг шүү дээ. Зүгээр нэг ийм ямар ч логогүй Capcom малгай дээр ганрын нөгөө яг нөгөө Арсеналын лого могоо ийсэн. Бөөнөр ирчлээ гэж баярлалаа. Ог нь бол тухайд бас Бензема авчихсан бол бас сонирхолтой тий. Бензема авчихсан бол Озилтайгаа нийлээд одоо олон жил тоглосон биенийг мэддэг яаж ил шашин одоо үзэл бодол нэг баах тийм ээ. Озил шууд довтлооны ард ороод Бензема довтлогч тэгэнгүүтээ зүүн жигүүр дээр нь Алексис Санчес, баруун жигүүр дээр нь одоо хинч байсан хамаагүй байхгүй.
зүгээр аимшиг сонсогч. Алекс Оксли-Чемберлен ч вэ нүү эсвэл одоо тухайн үед Волкот ч вэ нүү. За тэгээ Волкот гимтчихэр чинь нэг Алекс Оксли-Чемберлен тухайн үед нэг Кэмпбел гэдэг нэг Коста-Рикагийн тоглож байсан юм аа. Баг Реал Мадрид шүү дээ. Тэгэл ингээд Барселона мөр Реал Мадрид шүү дээ. Ингээд үсчингөө шууд 100 жигүүрээр хамаг тоглохоонуудыг ингээд хориулаа явчихсан шүү дээ. Харамсалтай Озил тэгээд бас гадуур талаас болоод ер нь бол Реал Мадридыг хайсан орхисон тийм ээ. Реал Мадрид дээр бол ялчгүй тэр нөгөө сүүлдээ яг Реал Мадрид буюу бас шигшээ багтаа. Яг юм гадуурлах бас тэнцэн миний энэ мөрөглийг хийх юм боломж олохгүй байна. Миний бодсон хийсэн юм ингээд дэмжихгүй байх юм уу. Жохон нэг тийм гомдолтой. Тэгэл нэг гарсан да. Тэгээд улс төр юм орцсон юм аа. Тэгэл төрхөл явж байгаа байхгүй. Одоо тэр нөгөө Шинжаан уйгурын одоо тэр нөгөө уйгур иргэдийг одоо тэр засан хүмүүжүүлж ийн гэдэг тал дээр бол ямар ч исламын шашинтай хүн юм дуграагүй байж байгаа Өзил ганцаараа дуурцсан. Дээрээс нь Германы иргэн байж нөгөө Туркийн ерөнхийлөгч нөгөө Эрдоганыг дэмжсэн. Тэгээд Эрдогантай очиад гар бариад зураг авах болцсон. Тэгээд ингэнгүүт нөгөө улс төрийн үзэл бодол гэдэг зүйлээсээ бас жоохон жигдэх тал руугаа. За тэгснээ нөгөө 18 оны дэлхийн аваргын дараа зодогод алчиж байгаа шүү дээ. Уулын дахиад нэг тоглолцохоор дэлхийн аварга байсан уу гэвэл бол байсан. Эсвэл Европт бол орохоор байсан. Гэтэл хожичингууд бүгдээрээ ингээд герман хүн гэдэг. Хожигдонгууд муу цагаач гэж та нар дууддаг гэдэг. Тэгж ерөөхдөө айгүй тийм гомдолтойгоор зодог тайсан. Тэгээ нэг тийм сүртэй хүлээж авах тийм ээ. Уг нь бол бас хідэн цом авчирч исэн, хідэн гол хийж исэн, ямар гой дамжуултуудыг өгж исэн тийм ээ. Үнэхээр супер шүү дээ. Тэгээд Озил яг нөгөө Арсенал тоглож байхдаа ямар баг үлээ гэдэг. Баг нь жоохон тийм сул баг байсан баха. Европын лиг лөө авруудын лиг дээр яг нэг хидийг хуурж унгааж байгаа тэгээд нэг хаалцтай тийм ногоон өнгөтэй нэг сонирм баг байсан. Тэр одоо хүртэл шилдэг голуудын нэг байгаа шүү дээ. Үнэхээр гоё гол. Маш аль үгүй ингээд нэг ботсон байгаа даахгүй. Ямар үйлчлүүд хийн энэ хүн юу хийдэг вүлээ би одоо ингээд нэг тийшээ дарахвал энэ ингээд уусаа гусаад алга болно. Тэгээ хаалгач нь тийшээ ингээд бүр уншсан байгаа даахгүй бүгдийг нь. Хаалгач нь ингээд толоод ирэнгүүт нь дээгүүр нь давуулж нөгөөх нь гар нь ингээд татж унаал тэгэл. Заавал тэгэж нөгөө юу гэдэг нөгөө хүчтэй холоос зогтог хинэ тэр хэсэлүүдэр айгүй тийм ив зүг нь болдог тийм тоглогч байсан гэж. Ерхэд бол Өзилийг хардаг. Яг тэр Өзилийн тэр гоолтой адилхан нэг амар гоолыг байдаг шүү дээ. Златан Ибрахимович Аякстэй. Нөгөө камераменын нүртэл ингээд хуурдаг. Тэг. Тэр бол амар гоё бас. Ингээд яг тэр камерын нөхөр бичиж байгаа шүү дээ. Тэр чинь одоо шууд амжилгаар л явж байгаа шүү. Тэгээд нөгөө ойртуулсан тухайн камерч одоо тэгээд ямар л алигтай нөгөө хөлтөөгөл ингэж нэг давхар явж байгаа юм байна шүү дээ. Тэнгүүтээ ингээд дарсан чинь маа гингүүтээ дахиад камертайгаа хамт ингээд дараглаа явчихдаг. Тэр бас амар гол байдаг шүү. За ингээд нэвтрүүлгийн цаг дуусч байна. Гол гэж ярьсан чинь хоёул дараагийн нэвтрүүлгээр хамгийн нөгөө түүхэн гоё голуудыг яриад байгаа. Гоё голуудыг яриад тэгээд бас нэг санаа орж ирсэн. Монголын одоо урлагийн нөхдөлд ямар хүмүүст хөл бөмбөг тоглодог вэ? Тэрний талаар бас ярилцсан. За надад ч надад сонирхолтой шүү. За